Сайн байцгаана уу? Та бүхнийхээ хувь хүний хөгжилд зориулан хүргэж буй цуврал хичээлийн маань өнөөдрийн сэдэв зөв дадал зуршлыг бий болгох. Жижигхэн дадал хэвшлүүд ч бидний амьдралын хэвшлийг тэр чигт нь өөрчлөх хүчтэй байдаг. Бидний ихэнх нь зуршлын хүчийг ойлгаагүйгээс болж зөв эерэг дадал хэвшлийг өөртөө төлөвшүүлж чаддаггүй. Сайн зуршлууд гэдэг нь таны амьдралд ач холбогдолтой эерэг үр дүн гаргаж чаддаг, таныг хөгжүүлдэг, сайжруулдаг, таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг тэдгээр зүйлүүд юм. Лондоны их сургуулийн судлаач Филиппе Лали зуршил бий болоход ямар хугацаа шаарддагыг судлахад судалгаанд оролцсон хүмүүсийн зан чанар, онцлог, нөхцөл байдлаас шалтгаалаад судалгааны үр дүн нь 18-аас 254 өдөр шаардагдаж байжээ. Тэгвэл танд сайн зуршил төлөвшүүлэх 4 алхмыг хэрэгжүүлэхийг санал болгож байна. 1-р давтамжит үйлдэлээ буюу байнга хийдэг үйлдэлээ олж мэдэх. 2-р олон янзын үр дүн буюу хүрхийг хүссэн зорилгоо тодорхойлох. 3-р өдөөгч дохой буюу сэтэлжүүлж буй шалтгаанаа олох. 4-р өдөр тутамдаа хийх үйлдэлээ төлөвлөх хянах явдал юм. Ингэснээр бид сайн зуршлаа дэмжин зөв дадал хэвшил олгож чадах юм аа.